За манайхаа энэ магадгүй миний үеч хамгийн балаа тренд байна. Францад 1-р дайн буюу 1918 онд ашиглагдчихсан их бууны сумыг нэгэн залуу бүхсэндөө ч гэсэн хэрэг гарсан байна. За Францын Төлөөс хотод 1 сарын 31-нд нэгэн залуу шөнө орой бүхсэнд нь ямар нэгэн чигсэн тухай Рангие гэдэг эмнэлэгт хөрвөгдөж авсан байна. За хамгийн аимшигтай нь энэ залуу бүхсэндөө 16 см-ийн урттай 4 см-ийн зузаантай ийм их бууны сум байгаагаа эмчнэрт хэлээг байгаа. За ийм учраас эмчнэр магадгүй хагалгаа хийж явах явцад хизээ мүдгүй дэлбэрч магадгүй юм нөхцөлд хагалгаа хийсэн болж тарж байна. За ингээд эмчнэр хагалгаа хийх үедээ л за энэ их бууны сум гэдгийг олж мэдсэн байгаа. A hospital in France had to be evacuated after a male patient came in with a World War I artillery shell stuck in his butt. За ингээд хамгийн амар нь Францад 1-р дайны үеийн ашиглаж ирсэн их бууны сумыг бүхсэндөө чигсэн тохиолдол анхных нь энэ биш болж тарсан. 2022 онд 88 настай бас Францын иргэн бүхсэндөө 1-р дайны үе буюу 1918 онд их бууны сумыг бүхсэндөө чигчилсэн тохиолдол ийхүү гарч ирсэн байна. За үүнээс хойш би одоо Франц хүмүүсийг зарим залуучуудыг нь бүхсэндөө их бууны сум чихэх магадaltaй гэж баг бодогдохоор ийм үйл явдал болсон байна. Юу сонсож байна.